Өнөөдөр бид дэлхийн хэмжээний жигсаалтууд болох US News and World Report-ийн шилдэг улс орнууд жигсаалт болон бусад томоохон судалгааны мэдээлэлд тулгуурлан ажиллаж амьдрах болон суралцахад хамгийн таатай 10 улсын жигсаалтыг танилцуулах болно. 10. Япон. Цөөн үгээр бол эв найрамдал, орчин үе, хосгүй аюулгүй байдал. Япон улс дэлхийн хамгийн урт наслалттай, гэмт хэргийн гарал хамгийн багатай орнуудын нэг юм. Хотууд нь цэвэр цэмцгэр, нийтийн тээвэр нь цагийн хуваарийн найрамчлал, эмх цэгцийн гайхамшиг гэгддэг. Дэлхийн дөрөвт том эдийн засаг болох Япон нь технологи, инженерчлэл, санхүүгийн төв бөгөөд Toyota, Sony зэрэг дэлхийн томоохон корпорациудын үлгийн нутаг юм. Японы их сургуулиуд ялангуяа STEM буюу шинжилгээ ухаан, технологи, инженерчлэл, математикийн салбарт дэлхийн хэмжээний чанартай. 9. Финлянд. Цөөн үгээр бол боловсролын супер бүрэн. Дэлхийн хамгийн аз жаргалтай орнуудын нэгээр байнга шалгардаг Финлянд нь тогтвортой байдал, аюулгүй байдал, байгальтайгаа гүнзгий холбоотой оршихуйг санал болгодог. Финлянд нь хүчирхэг технологийн салбартай бөгөөд ажлын соёл нь үр ашиг, ажил амьдралын тэнцвэрийг эрхэмлдэг. Финляндийн боловсролын систем нь бага сургуулиас эхлээд их сургууль хүртлээр манай гарагийн хамгийн шилдэгүүдийн нэг гэж алдаршсан. 8. Дани. Цөөн үгээр бол дэлхийн хамгийн аз жаргалтай газар. Дани улс нийгмийн итгэлцэл сайн ба авилгал бага. Нийгмийн хүчтэй эв нэгдлийн ачаар дэлхийн аз жаргалын тайланг байнга тэргүүлдэг. Тэдний соёл нь хьюга буюу тав тух, сэтгэл ханам, сайн сайхан байдлын ойлголтод төвлөрдөг. Уян хатан хөдөлмөрийн зах зээл, ажилтнад зориулсан хүчтэй нийгмийн хамгааллын системтэй. Их сургуулиуд нь бүтээл сэтгэлгээ, асуудал шийдвэрлэх багаар ажиллах чадварыг дэмждэг. 7. Шинэ Зеланд. Цөөн үгээр бол хосгүй байгаль ба амьдралын тэнцвэр. Байгаль, амьдралын илүү тайван хэм маягийг эрхэмлдэг хүмүүсийн хувьд Шинэ Зеланд бол дивааж юм. Дэлхийд алдартай байгалийн тогтоц, уулс, наран шарлагын газрууд нь адал явдлын төгсөлгүй ертөнц мэд. Ажлын соёл нь ажил амьдралын тэнцвэрт онцгой анхаарал хандуулдгаараа алдартай. Гайхамшигт байгалаар хүрээлэгдсэн, дэлхийн хэмжээний боловсрол эзэмшихийг хүссэн олон улсын оюутнуудад аюулгүй найрсаг орчныг бүрдүүлдэг. 6. Нидерланд. Цөөн үгээр бол нээлттэй, инновацлог, зохион байгуулалттай. Нидерланд нь амьдралын чанарын үзүүлэлтээр байнга дээгүүр түчигддэг. Хотууд нь дуруу улаам, усан суваг, гайхалтай дугуйн дэд бүтцээрээ алдартай. Нийгэм нь либерал, хүлээстэй, нээлттэй сэтгэлгээтэй гэдгээрээ мөн алдартай. Олон улсын бизнесийн томоохон төв болохын хувьд олон үндэстэн дамсан корпорациуд энд Европын төв офсоо байршуулдаг бөгөөд ихэнх ажлын байранд англи хэлээр ярьдаг. Нидерландын их сургуулиуд өндөр нэр хүндтэйн дээр бүхэлдээ англи хэлээр явагддаг олон тооны хөтөлбөрийг санал болгодог. 5. Герман. Цөөн үгээр бол Европ төвийн хөтөлбөр. Герман нь маш өндөр амжиргааны түвшин, маш сайн нийтийн үйлчилгээ, найдвартай дэд бүтэц, Берлин, Мюнхен зэрэг хотууд дэх баялаг соёлтой, тав тухтай амьдралыг санал болгодог. Эдийн засгийн хувьд хүчирхэг, ялангуяа инженер, автомашины үйлдвэрлэл, технологийн салбар нь гайхалтай. Герман улсын их сургуулиуд олон улсын оюутнуудыг оролцуулаад бүх оюутнуудад үн төлбөргүй. 4. Австрали. Цөөн үгээр нарлаг амьдралын хэм маяг, нарлаг цаг агаар, гайхалтай наран шарлагын газрууд, тайван амгалан соёлоороо алдартай. Австрали нь олон хүний хувьд мөрөөдлийн амьдралын хэм маягийг санал болгодог. Өндөр цалинтай, бат бөх төсвөртэй эдийн засагтай бөгөөд шинэ боломж хайж буй чадварлаг мэргэжилтнүүд гадаадын иргэдийн донд маш алдартай газар. Австрали бол Мельбурн, Сидней зэрэг хотуудад дэлхийн хэмжээний их сургуулиудтай олон улсын оюутнуудын хувьд дэлхийн шилдэг тооцогдох газруудын нэг юм. 3. Швед. Цөөн үгээр дэвшилтэд тэнцвэртэй загварлаг. Швед нь гендрийн тэгш байдлаас эхлээд байгаль орчны тогтвортой байдал хандах хандлагаараа дэлхийн мандаалагчдын нэг юм. Энэ улс гайхалтай нийгмийн хамгааллын сүлжээг санал болгодог. Тус улс нь технологи, стартапын салбарт тесрэлт хийж байгаа ба ажлын соёл нь ажил амьдралын тэнцвэрийг эрхэмлдэг. Фика буюу кофений завсарлага гэх ойлголт нь ажлын өдрийн нандин хэсэг юм. Шведийн их сургуулиуд нь маш шинэлэг судалгаан чиглэсэн байдаг. 2. Канада. Цөөн үгээр бол найрсаг, тогтвортой уудам. Канада нь амьдралын чанараараа байнга дээгүүрт эренблэгддэг. Энэ нь аюулгүй байдал, улс төрийн тогтвортой байдал, гайхалтай байгалийн тогтцоороо алдартай. Мөн нийтийн эрүүл мэндийн систем олон соёлт хотууд нь амьдрахад тав тухтай найрсаг орчныг бүрдүүлдэг. Хүчтэй олон талт эдийн засаг, чадварлаг ажилчдад зориулсан таатай цагаачлалын бодлоготой. Мөн дэлхийн шилдэг их сургуулиудын үлгийн нутаг бөгөөд Америк нэгдсэн улсын их сургуулиудтай харьцуулбал илүү боломжийн үнэтэй байдаг. 1. Швейцар. Цөөн үгээр чанар ба чинэлэг байдлын оргил. Олон жилийн турш Швейцар бас амьдралын чанарын дэлхийн жагсаалтыг тэргүүлж ирсэн. Энэ нь онцгой аюулгүй бүс буюу улс төрийн хувьд төвийг сагсан Альпийн нуруунаас эхлээд цэвэр тунгалаг нуурнууд гээд сэтгэл догдуулам сайхан байгальтай. Швейцар нь дэлхийн хамгийн өндөр дундаж цалинг санал болгодог. Эдийн засаг нь санхүү, эм зүй, технологийн салбарт маш хүчтэй.
Цюрих зэрэг дэлхийн хамгийн элит их сургуулиудтай тул судалгаа дээд боловсролын хувьд шилдэг газар юм. Дүгнээд хэлэхэд 2025 оны байдлаар бараг төгс гэж хэлж болох үс эдгээр улс орнууд нь эдийн засгийн боломж, нийгмийн хамгааллын хүчтэй сүлжээ, хосгүй амьдралын чанар гэсэн гурван амжилтад тулгуурладаг. Та Швейцарын өндөр цалин, Германы үн төлбөргүй боловсрол, эсвэл Австралийн тайван амьдралын хэм маягийн тухай эргцүүлэн бодож, өөр тохирох төгс улсыг хайж олоорой. Энэ жигсаалт бол судалгааны үр дүнд суурилсан. Гэхдээ хүн бүрийн хувьд төгс улс өөр байдаг. Хэрв та маргааш энэ жигсаалтдаг аль нэг улс руу нүүх боломжтой байсан бол аль улсыг сонгох вэ? Эсвэл үүнийг сонсож байгаа та эдгээр улсуудын аль нэгэнд аль хэдийн амьдарч байгаа юу? Сэтгэл хэсэгт бодлоо хуваалцаарай.